Сайн байцгаана уу хүмүүстээ та бүхэндээ орой мэнд дэвшүүлье. Эрдэнэ телевизийн даваа хэргийн орой мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхнийхээ бидэд танилцуулъя. Эрүүл мэндийн дархлаажуулалтын 10 хоног 10 дугаар сарын 16-ны өдөр эхэлсэн. Энэ жил томоогийн эсрэг дархлаажуулалт вариантаар зохион байгуулж байгаа 3 чиглэлийн вакцинжуулалтыг насны иргэдийг хамруулан зохион байгуулахаар болжээ. 3 чиглэлийн вакцинжуулалт зохион байгуулалтын нэг нь 7-15 настай хүүхдүүдэд товлолын нөхөн дархлаажуулалт буюу сахуу татрангийн вакцин хийх юм байна. Үүнд ерөнхий боловсролын 3500 орчим сурагчид хамрагдах бөгөөд эх 7 хоногийг дуустал энэ ажил үргэлжилнэ. Сургуулиудаараа өрхийн эрүүл мэндийн төвөөс томилогдсон эмч сувилагч нар нарийн гаргасан хуваарийн дагуу ажиллаж байна. Мөн дархлаажуулалтын аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 15 настай сурагчдыг Улаанбархан өвчний вакцинжуулалтанд хамруулна. Үүнд 1200 орчим сурагч хамрагдах судалгаа гарчээ. Дархлаажуулалтанд хамрагдах 3 дахь хэсэг нь зорилттой бүлгийн иргэд юм а. Дархлаажуулалтын 10 сарын 16-наас 26-ны өдрүүдэд томоогийн эсрэг дархлаажуулалт гэсэн өрөөндөө зохион байгуулагдаж байна. Анжлын тухайд болохоор ер нь 3 харах хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Улсын хэмжээнд 15 настай хүүхдүүдэд Улаанбарханы эсрэг дархлаажуулалт хийгдэнэ. Тэгээд 7-15 настай хүүхдүүдэд сахуу татрангийн эсрэг вакцинаар дархлаажуулах. Тэгээд томоогийн эсрэг вакциныг зорилттой бүлгийн хүн буюу 65 наснаас дээш архаг хууч өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүдэд хийгдэхээр байгаа. За ер нь бол 16 нас эхлэхээр байсан. Тэгээд вакцина сая 5 дахь өдөр татаж авсан учраас ер нь эх 7 хоногт бүтэн үргэлжлээд дуусгаар байгаа. Улсын хэмжээнд томоо төс өвчний өвчлөл өндөр байна. Энэ өвчний дэгдэлтийн үе нь 10 дугаар сараас эхэлдэг. Өнөөдрийн байдлаар манай аймагт бүсийн онцлогын эмчилгээний төвийн амбулаторийн үйлчлэгийн 1.6% энэ төрлийн өвчний үзлэг эзэлж байна. Тиймээс энэ үеийг угтан урьдчилан сэргийлэх зорилгоор 18-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтанд хамруулна. Энэ хүрээнд 65-аас дээш насны архаг хууч өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг томоо төс өвчний вакцинжуулалтанд хамруулахар болжээ. Вакциныг халдварт өвчин судлалын үндэсний төвөөс татан авч байгаа бөгөөд манай аймагт 2500 орчим хүн томоогийн вакцинд хамрагдана. Вакцинд хамрагдах иргэдийг цочмог халдварт өвчнөр өвдөөгүй дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа иргэд томоогийн вакцинжуулалтанд хамрагдах боломжгүй. Иргэд өрхийн эрүүл мэндийн төвд очин вакцин хийлгэх боломжтой байна. Дараагийн мэдээ. Эрдэнэ төлөвлөрийн урьдчилан сэргийлэх хугацаанд зорилттой үзлэг шинжилгээ хийх гэрээний дагуу Медипас төвөмлөгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төвд 2017 оны 10 дугаар сарын 21 дуустал өдрийг хүртэлх хийгдсэн үзлэгийн мэдээллийг хүргэж байна. Эрдэнэ төлөвлөрөн нийгмийн хариуцлагатай компанийн хувьд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилладаг. Энэ чиглэлээр олон ажил хийгдэж байгаагийн нэг жишээ нь үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн асуудлыг анхаарч жилд нэг удаа урьдчилсан сэргийлэх хүслэлд хамруулдаг байна. Ерөнхий захирлын 2017 оны 8 дугаар сарын 24-ний А555 тоо тушаалын дагуу эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн явуулжээ. Ерөнхий захирлын А550 тоо тушаал гарсан. Энэ тушаалын дагуу нийтдээ бол одоо 8000 гаруй ажилтнуудыг дээрээс манай ажилтан бол 6000 ажилтнтай байгаа. Дээрээс нь ахмадууд 2000 гаруй эдгээр хүмүүсийг бүгдийг одоо эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг бол эхлүүлээд байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан тус үйлдвэрийн нийт ажилчдын ажлагчдын 40% нь бол одоо эрүүл, 56% нь бол одоо бас ямар нэгэн одоо өвчлөлийн өөрчлөлттэй ер нь бол өөрчлөлттэй байна гэж гарч байгаа. За энийг бол одоо янз бүрийн өвчнүүд дийлэнх нь бол одоо зүрх судасны өвчин энэ дээр хамрагдаж байгаа. За тэгээд дээрэс нь ер нь 40-с дээш насны хүмүүс ирчүүд бол энэ зүрх судасны өвчинд бол нэлээд өртөх маягтай ийм байдал бол одоо ажиглаж байгаа. Энэ 3 сарын хугацаанд нийт үйлдвэрийн 26 цэг хилцээний ажлагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна. Үүнээс эрэгтэй 3289, эмэгтэй 1214 ажилчид байна. Мөн энэ оныг дуустал урьдчилан сэргийлэх үзлэг үргэлжлэх бөгөөд ажилтан албан хаагчдыг идэвхтэй хамрагдахыг албаныхан урьж байна. 7 хоног бүрийн эхэнд аймгийн засаг даргын 5 газрын харьяа хэлтс газрууд өнгөрсөн 7 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж дараагийн ажлуудыг төлөвлөдөг. Энэ удаагийн хурлаар үүрэг даалгаврыг хэрэгжилтэнд анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.
7 хоног бүрийн даваа гарагт хуралддаг Орхон аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөн боллоо. Энэ удаагийн шуурхай хуралдааныг засаг дарга удирдах явууллаа. Өнгөрсөн 7 хоногт иргэдийн санал хүсэлт хүлээн авахтал 35.11 утсанд эрүүл мэндийн үйлчилгээ, хууль хяналтын байгууллага, нийтийн тээврийн үйл ажиллагаа, маршрут зэрэг асуудалтай холбоотой санал хүсэлтүүд ирсэн байна. Өнгөрсөн 7 хоногийн шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын талаар хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хилцээс мэдээлэл хүргэлээ. Өнгөрсөн шуурхай үүрэг даалгаврын дагуу нээлттэй утасаар 35.11 зар амар олон бичгээр ирүүлсэн өргөдөл гомдол санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэн ажиллахад анхаарах шаардлагатай байгааг мөн онцоллоо. Зөвшлийн хууль эмгэгээс урьдчилан сэргийлэх хуулиудын хүрээнд Баян өндөр сумын тамгын газрын ажиллагчид албан хаагчдад прокурорын газар шүүгийн шийдвэр гүйцэтгэх газруудтай хамтран сургалтыг зохион байгуулсан. 17 оны хөрөнгө оруулалтын ажлуудыг гүйцэтгэл дээр урьдчилан хяналт явуулсан хяналтын инженерүүдийн гаргасан шаардлага, мэргэжлийн байгууллагуудын гаргасан зөвлөлийн дагуу алдаа бүтээлийг засалруулах ажлуудыг хийж хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн 18 оныхоо төлөвлөлтийн зураг төсвийг боловсруулж ажиллаж байна. Гэр хороолол мөн Эрдэнэтийн хэмжээнд бүх хэрэгтүүдийн судалгаа гаргасан, асж байгаа, асахгүй байгаа, анивчж байгаа, мөн шинээр нэм шаардлагатай гэсэн судалгаанууд гаргаж захирчийн алуу мөн Эрдэнэт усад хөргүүлж байна. Нийтдээ эх онд 954 ширхэг гэрэл шинээр хийх шаардлагатай гэсэн судалгаа гарчиж байна. Хотын захирагчийн албанаас өнгөрсөн 7 хоногт шар усны үерээс урьдчилан сэргийлж онцгой байдлын газартай хамтран Яргуйт багт 530 м, Шанд багт 100, Уртын гол багт 250 м үерийн сувг шуудаг лаг шавраас цэвэрлсэн тухай мэдээллээ. Мөн 24-р цэцэрлэгийн дулааны шугамд гэмтэл гарсан байсныг засч хэмийн үйл ажиллагааг хангажээ. Эрдэнэ багт шинээр баригдсан 640 хүүхдийн сургуульд халаалтын доголдол гарсныг хариуцсан компани Эрдэнэт ус компани хамтран засварласан байна. Шуурхай зөвлөгөөний үеэр сумдын үйл ажиллагаа өнгөрсөн 7 хоногийн хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тайлгналаа. Иргэдийн байгалийн хадлан хадах 5,000 тонныг хадах ус 4,625 тонныг өнөөдрийн байдлаар хадчихад 92.5% гүйцэтгэлтэй хөгжиж байна. Иргэд бол малчтай ажиллаж бол мөрдөдөө өсөө татаад дууссан байгаа. За тавьж усны ногооны төлөв бол 100% гүйцэтгэлтэйгээр хүнсний ногоо хуралт 100% гүйцэтгэлтэйгээр дууслаа. За түүнээс 267 гаагаас 200 гаагаас хураахаас 239 гааг нь хурааж 2142 тонныг хурааж 28 гаан талбай хүнсийг малын тэжээж шилжүүлсэн. Хүнсний ногоо 195 гаас 2349 тонныг хураад 1 гаагаас 120 центр хүнсний ногоо хураа авсан байна. Эрдэнэт ус дулаан түгээх сүүлчийн төрийн эмчит компанид өнгөрсөн 7 хоногт 392 дуудлага ирснийг иргэдийн хүсэлтийн дагуу шийдвэрлсэн байна. Мөн говьл багт цэвэр усны шугам гэмтсэнийг засварлаж тосхны байруудад шугамын дулаалга хийжээ. Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн албанаас ургамлан хашлах хийх ажлын хүрээнд арчилгаа тодорхойны ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байна. Харин хот төвчүүлэх газар өнгөрсөн 7 хоногт 2260 м3 хог ачин тээвэрлэж 240 бод малыг хотоос гаргаж 159 золтон нохой устгажээ. Эрдэнэ телевизийн даваа гарагийн мэдээллийн хөтөлбөр танд хүрж байна. Дараагийнх мэдээлэл танилцуулъя. Эрдэнэ төлөвлөрийн ажилчдад нүүрсний үнийг хөнгөлт олгох тухай үйлдвэр ерөнхий захирлын тушаал гарсантай холбогдуулан дараагийн мэдээг хүргэж байна. Гэр хороололд амьдардаг Эрдэнэ төлөвлөрийн ажилтан Ахмад настан мэрэгжлээр шалтгааллах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд тогтоологдсон иргэдийн үйлчлэлийн бэлтгэлийг хангах зорилгоор үйлдвэрийн ажилчдад нүүрсний үнийг хөнгөлөлт олгохоор болжээ. Өмнөх жилүүдэд 2 тонн нүүрсний үнийг хөнгөлөлт 30 мянга байсан бол энэ оноос өрөх бүрт 2 тонн нүүрсний үнийг хөнгөлтийг 1 тонн бүрт 45 мянган төгрөгөөр тооцон олгох тушаал гарсан байна. Өнгөрсөн жил бол одоо бид дээр 30 мянган төгрөгийн хөнгөлтийг бэлэн мөнгөөр нь үзүүлээд ирсэн байж байгаа. За энэ жилийн хувьд бол бид одоо бас арай өөр хандаж үзсэн. Энэ юу гэхээр ер нь 30 мянган төгрөг маань бас нүүрснийхээ үнэнд бас одоо тийм бодиттой хувийг эзэлж чадахгүй байгаа учраас бид өнөөдөр нүүрснийхээ үнийг
30 мянган төгрөгөөр 3 дахин нэмэгдүүлээд 90 мянган төгрөгөөр олгохоор одоо ерөнхий захирлын шийдвэрийг гаргаад тушаал гаргасан. Энэний дагуу одоо олгохоор ажиллаж байгаа. Нүүрсээр нь олохгүй байх бас шалтгаан бол бидэнд байгаа. Тэр нь юу гэхээр энэ түүхийн нүүрсийг одоо оруулж ирж айл өрхөөд маань одоо их хэмжээгээр түлдэг. Энээс болж одоо хотын маань агаар бохирддог, утаа униар их гаргадаг учраас одоо түүхийн нүүрсийг олгох асуудлыг ер нь бүрэн зогсоохоор аймгаас одоо бас нөтлөн бичиг ирүүлсэн. За тэрнийг ч одоо ер нь зүйтэй юм гэж манай компани удирдлага бас энэ дээр авч үзсэн. Энэ сарын 27-ноос нүүрсний үний хөнгөлтийн мөнгийг ажилчдад олгох бөгөөд ажилтны нэрсийг иргэний үнэмлэх оршин суугаа хаяг бусад бичиг баримтыг үндэслэн хянан баталгаажуулна гэж албаны хүн мэдээллээ. Шийдлэх ухаан сургалтын инновацийн үйл ажиллагаа эрхэлж мэдлэг суурилсан эдийн засаг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн онд Эрдэнэт шинжлэх ухааны технологийн паркийг байгуулсан билээ. Энэ байгууллага өнөөдөр хүний экологийн төв гагнуурын электродын үйлдвэрийнхээ нээлтийг хийлээ. Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг тус парк нь технологи инновацийг хөгжүүлэх төв, үйлдвэрлэлийн технологийн төв, хүний экологийн төв гэсэн үндсэн 3 нэгжлэгээс гадна дэргэдээ Эрдэнэтийн зөвлөл ажиллаулдаг. Эрдэнэт шинжлэх ухааны технологийн парк нь орон нутгийн өмчит аж ахуй тооцоод үйлдвэрийн газрын статусаар үйл ажиллагаа явуулах юм. Байгуулагдсан цагаас эхлэн Эрдэнэт хотын хогны бүтцийг судалж, хог боловсруулах үйлдвэр байгуулах судалгааг хийсэн байна. Мөн хөдөлгүүрийн асфальтын хувирагчийг амжилттай зохион бүтээгээд байна. Цаашид дис бүтээгдэхүүн болон усан суурьт будаг, эмүүлс, цахилгаан автомат тоолор, лаз үйлдвэрлэх болон гэр хорооллын дулааны хангамж, хөрсний нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийхэд шаардлагатай судалгааны ажлыг эхлүүлэхээр болжээ. Шинжлэх ухааны технологийн парк гэдэг бол өөрөө улс орны хөгжлийн хамгийн гол цөм түүчээ байх ёстой гэж боддог. Ер нь бол дэлхийн хөгжингүй орнууд өөрсдөө одоо зөвхөн шинжлэх ухааны технологийн парк инновацийг хөгжүүлснээр идэв их тийм хөгжлийн томоохон алхмуудыг хийж чадсан байт юм аа. Тийм учраас одоо Монгол улс та бусад аймаг орон нутгад хамгийн анх удаа Хорхон аймаг шинжлэх ухааны технологийн парк гэж орон нутгийн өмчт аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулж ажилласан байгаа. За ойролцоогоор нэг жил орчмын хугацаанд манай Эрдэнэтэд маань бас сайн ажиллаа гэж дүгнэж байна. Бүх эрдэмтдээ цуглуулж байгаад шинжлэх ухааны технологийн паркийг байгуулъя. Цаашлаад орон нутгийн хөгжлийг бид нэр эрдэмтдтэйгээ бас ярилцж төрөлтөө сайн хийжээ гэдэг анхны яриа ярьжсанаас хойш одоо тодорхой үр дүн гарч байгаад бид хүн байртай байгаа. Өнөөдөр хүний экологийн төв, за гагнуурын электрод үйлдвэрлэх одоо аж ахуйн нэгжийн технологиг одоо бид нар бас бий болгож нээж чадлаа. Ингэснээр орон нутгийн иргэдийн одоо хөгжлийн асуудал дээр бас томоохон ахиц гарна гэж бодож байна. Жишээлх юм бол манай хүний экологийн төв бол тухайн хүн орчноосоо ажил дээрээсээ ч гэдэг юм уу, эсвэл хэрэглэнээсээ ч гэдэг юм уу, юунаас яг хордож байгаа юм бэ? Ингэснээр цаашлаад тухайн хүнд ямар эрсдэл учрах нөхцлүүд бүрдэж байгаа юм бэ гэдгийг судалж байгаа. Ингээд түүнийг яаж сармжуулж болох вэ? Ямар одоо бүтээгдэхүүн хийж болох вэ гэдэг дээр бас судалгааны ажил хийж цаашаа үйлдвэрлэл нэвтрүүлж ажиллах хэрэгтэй юм аа. За энэ электродны үйлдвэр байгуулахад орон нутгийн төсвөөс одоо шууд тоног төхөөрөмжийн бие хөрөнгө оруулалтын 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Лаборатори байгуулахад 60 орчим сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж авсан. За үүн дээр нэмэгдээд судлаачдын ажилласан туршид судалгааны ажлууд, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээж ухсрах иймэрхүү ажлууд хийгдээд үндсэндээ электродны үйлдвэр бол өөрөө 250 орчим сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалттай. Лаборатори өөрөө нэг хүний экологийн төвийн химийн лаборатори 120-30 сая төгрөгийн өөрөө өртөгтэй болсон байна. За эдгээр бас ажлуудыг мөн одоо дотоод нөөц болцоо гэрээ судалгааны ажлуудын зардлуудаас ингээд хийгээд бий болгосон. Уулуурхай барилга дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтанд өргөнөөр хэрэглэгддэг гагнуурын электродын хэрэглээний дийлэнх хувийг импортоор авч хэрэглэдэг байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол их хэмжээгээр хэрэглэдэг Эрдэнэт үйлдвэр, оюутлагын томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд манай улсад үйл ажиллагаа явуулдаг. Эрдэнэт шинжлэх ухааны технологийн паркийн Эрдэнэтэд энэ хэрэгцээг олж харснаар олон улсын ISO 9007 2008 стандартын шаардлага нийцсэн ган, нэрж, гагнах 3 нэр төрлийн электродын үйлдвэрийг ашиглалтанд орууллаа.
Энэ үйлдвэр нь хоногт 10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк нь хим биологи, нано биотехнологийн лаборатори байгуулах зорилтыг дэвшүүлсэн байна. Үүний хүрээнд хүний экологийн төв буюу химийн лаборатори ашиглалтанд орууллаа. Тус төв нь объект, ус хөрс, агаар болон бүх төрлийн хүнс гоо сайхны бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний барааметрлс, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх 22 төрлийн хүнд металл, 5 төрлийн металл бус химийн элементийг тодорхойлох судалгаа хийх юм а. Хүний экологийн төв нь одоогоор судалгаа шинжилгээний 50 орчим аргачлалыг амжилттай туршаад байгааг нь тус төвийг нэхэд орон нутгийн төсвөөс 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мэдээ үргэлжилж байна. Хаяглын аж ахуйн шүүрлийн усны сувгийн зүүн баруун хэсгийг цэвэрлэх ажлыг саяхан эхлүүллээ. Энэхүү төслийг Мон Энерго компани өнгөрсөн жилээс хийж хэрэгжүүлж байгаа юм а. Хаяглын аж ахуйн шүүрлийн усны сувгийн төв хэсэг буюу 3-1-ийг бүрэн цэвэрлэж дууссан байна. Шүүрлийн усны сувг нь хаяглын далангаас шүүрч буй усыг цуглуулж авах, үйлдвэрлэлд эргүүлэн ашиглах зорилттой юм а. Энэхүү сувгийг цэвэрлэх төсөл 2018 онд дуусна гэж төлөвлөгөө багтжээ. Уг ажлын цахилгаан дулааны хангамжийг Эрдэнэт үйлдвэр хариуцж байгаа бөгөөд энэ цэвэрлэгийн сүүлийн үеийн дэвшилтэл технологиг ашиглан ажиллаж байна. Усанд орох бүх процесс гаргасан лагийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөж, технологийн горимтой тохирж байгаа эсхийг камерын системээр хянаж байна. Монгол инженеруудын оюуны бүтээлийг шууд үйлдвэрлэлд хэрэгжилж байгаа. Одоо манай үйлдвэрийн удирдлагуудын барьж байгаа шууд инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх энэний бол тод жишээ болж байгаа. Тэгээ энийг бол одоо манай үеийн удирдлагууд бол үнэхээр ойлгож ирсэн. Наранхуй захирлын үеэс ахуулаад ингээл тэгээ одоо энэ маань бол яг одоо энэ үед л хэрэгжиж ингэж амжилтанд хүрч байгаа. Энийг бол манай үйлдвэрийн удирдлага техникийн мэрэгжилтнүүд ч гэсэн, хууль эрх зүйн ч гэсэн, эдийн засгийн ч гэсэн маш сайн ойлгож энэ төсөлд ажил бүгдлөө өгч. Хэдийгээр одоо хүйтэн сэрэг орох гэж байгаа ч гэсэн энэ ажлыг бол эхлүүлж байгаа нь бол үнэхээр үр дүнтэй. Шүүрлийн усны сувгийг цэвэрлснээр хаяглын далангийн батбих байдал сайжран, хангалын гол руу ус алдахгүй болсноор энэ хавийн бохирдол багасах юм а. Энэ сувгийг бүрэн цэвэрлснээр жилд 5 сая шометр ус хэмнэж, сэлэн мөрнөөс татах ийм хэмжээний усыг эргүүлэн ашигласнаар манай үйлдвэрийн эдийн засагт чамгүй хүр ашиг гарна гэж дүгнжээ. Мөн байгалийн цэвэр усыг ариг гамтай хэрэглэж, саарал усыг үйлдвэрлэлд ашигласнаар байгаль орчинд ээлтэй ажил болох юм а. Мон Энерго компани инженерүүд энэ сувгийг цэвэрлэхэд зориулан гүүрэн кран бүхий иж бүрэн сэрүүлэн сорох төхөөрөмж зохион бүтээсэн байдаг. Төсөл дууссаны дараа уг төхөөрөмжөө технологийн горимын дагуу оюуны өмчийн патентын хамт Эрдэнэт үйлдвэр шилжүүлээ өгнө гэж албаны хүн онцоллоо. Манай мэдээллийн хөтөлбөрөөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Сайн бацхан өрхөн үзэгчдээ та бүхэнд орой минь дүргээ Эрдэнэт үйлдвэрийн Эрдэнэт телевизийн мэдээллийн хөтөлбөр өдрийн зочны ярилцлагаар та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Өнөөдөр манай студид Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжид бас 10 дугаар баг хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга төгс хоёр хүрэлцээрээд танд орой минь дүргээ. Баярлалаа та доорой минь дүргээ. Тэгэхээр тун удахгүй энэ 7 хоногийн баасан гарагт буюу 27 оны өдөр те Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжид бус 10 дугаар баг хурал зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбоотой мэдээллүүдийг үзэгчдэд өгөх зорилгоор зочны орсон байгаа. Тэгэхээр хурлын талаарх ерөнхий мэдээллийг үзэгчдэд өгөөч та. За баярлалаа. За ингээд одоо Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжид бус 10 дугаар баг хурал зохион байгуулах одоо ажлын хэсгээс бол одоо нэлээдгүй ажлуудыг бол одоогийн байдлаар зохион байгуулад байгаа. За энэ хурал болохтой холбоотой манай холбооны дүрмийн дагуу одоо 1 сарын өмнөөс бол одоо хурлын 5 юмнуудыг зарлаад одоо бэлтгэл ажлын хэсэгт бол ороод ажилласан байж байгаа. За энэнгүү тэгээ үндсэндээ одоо энэ хуралд оролцох баг хурлын төлөөлөгчдийг бол одоо сонгоод ер нь эцсийн байдлаар ер нь бол одоо 24-нээр бол дуусгаруулж байгаа. За одоо манай холбооны одоо харьяа одоо гишүүн байгууллагууд одоо 31 байдаг. За үүнээс одоо нэг 4 байгууллага бол одоо үлдээдээд бусд нь л одоо гишүүд бол одоо баг хуралд оролцох төлөөлөгчд маань бол одоо тодорхой болсон гэж ойлгох хэрэгтэй. За дээрээс нь одоо үйлдвэрчний эвлэлийн холбооны даргад нэр дэвшигчдийг бол одоо бүртгэж дууссан 5 дахь өдөр одоо буюу 20-ны 16 цагаас бол бүртгэж дууслаа. За тэгээд одоо энэ удаагийн ээлжид одоо баг хуралда ээлжид бас 10 дугаар баг хуралд одоо 6 нэр дэвшигч одоо бүртгүүлж албан ёсоор одоо холбоон даргад одоо өрсөлдөх одоо материал холбогдох бичиг баримтууд бол бүртгүүлсэн байна. Тэгэхээр нэр дэвшигчдад ер нь ямар шаардлага тавьд юм бэ те? Энэ талаар бас үзэгчдэд мэдээлэл өгье. 6 одоо нэр дэвшигчдийн маань нэр тодорхойлоод 20-ны өдрөөр энэ үйл ажиллагааг зогсоосон байгаа шүү дээ. Тий. За ерөнхийдөө бас одоо энэ холбооны өнөөдөр хүчин төвлөрөн мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу
одоо ерөөсөө энэ холбооны дарга нэр дэвшигч нь үндсэн нэг 6 одоо шаардлага материалыг л бүрдүүлэх ёстой. Тэр нь болохоор зэрэг одоо үйлдвэрчний эвлийн гишүүн байх ёстой. За одоо бусдыг манлайлан удирдан зохион байгуулах, одоо ажлын арга багаар ажиллах чадвартай байх ёстой. Тэмээ ихтэй сургууль төгссөн байх шаардлагатай. За тэгээд одоо нөгөө хийх гэж байгаа ажлынхаа одоо өөрөөр хэлбэл одоо нэр дэвшиж байгаа мөрийн хөтөлбөр буюу хийх гэж байгаа ажлыгаа одоо танилцуулж сурталчилгаад одоо орсон байх ёстой гэсэн үндсэн шаардлагууд л байж байгаа. Нэг айхтар одоо өндөр босох гэж бол байхгүй. Тэгээд одоо хөдөлмөрийн насных байх хэрэгтэй. Тэгээд энэ 6 шаардлагыг одоо бүрдүүлээд одоо хангасан 6 нэр дэвшигч одоо бүртгүүлсэн байж байгаа. 6 нэр дэвшигчийн мэдээлэл бас захим орон зайд таарсан байсан. За тэгээд 6 нэр дэвшигч маань одоо нөгөө бүртгүүлсэн дараалалаар нь одоо ингээд он сараар нь одоо өдрөөр нь ингээд эхнээс нь би бас хэлээ явчих. Одоо бас бусад одоо хэвлэл мэдээлэл хэрэгслээр гарцсан байж байгаа, тодорхойлцсон байж байгаа шүү дээ. Ер нь бол за Ч Болдбаатар баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн цахилгааны засварчин одоо энэ одоо хүн байна. За П Баттүр гээд хөдрийн ил уурхайн үйлдвэрчний эвлийн хорооны дарга байна. За иш уран шимэг гээд баяжуулах үйлдвэрийн баяжуулагч за ийм эмэгтэй байна. За Атар баяр гээд засвар механикийн зоодын инженер ийм залуу байна. За Шин Дөрж гээд бас мөн хөдрийн ил уурхайн за эсгэлаадны эрхлэгч за ийм хүн байгаа. За А Болдбаатар гээд одоо хуваарай одоо ажил эрхэлдэг одоо ийм бас хүн байна. Ийм 6 нэр дэвшигчид ерөнхийдөө энэ удаагийн сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрийн холбогдох материалуудаа бол ажлын эцэг тал биесээр хүлээлгэж өгсөн байгаа. Хамгийн сүүлийн одоо өрсөлдөгчтэй мэдээлэл их сайн санагч. Яа тэгэхээр одоо хуваарь одоо ажил эрхэлж байгаа хүн нь Эрдэнэ үйлдвэрийн ажилчдын эрх ашиг хамгаалах юм те үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг удирдах нь шалгуур үзүүлэлтэндээ хэрхэн заасан байт юм бол. За тэгэхээр ерөнхийдөө би бас ганцхан нөгөө энэ хуваарь Болдбаатар гэдэг одоо хуваарь ажил хийж байгаа энэ хүнийг ихээс илүү ер нь бүх нэр дэвшигчийнхээ ер нь ингээд нэг товчхой мэдээлэл бас нэг дэлгэрэнгүй арай нэг жоохон дэлгэрэнгүй ингээд хэлчихье гэж бодож байгаа. Яг гэвэл манай нийт ажилчид маань одоо яг энэ хурлыг хүсэн хүлээж аваад бидний эрх ашигыг одоо төлөөлөх хүн маань одоо хэн бэ? Энэ маань одоо боломжтой юу? Энэ маань одоо яаж яана гэсэн хүсэн юм хүлээлт байгаа учраас бас нэг товчхон бас нэг хэлчихье гэж бодоод байгаа юм л да. Тэгэхээр зэрэг ингээд бас дараалалаас нь хэлчихвэл энэ хаягдлын жоохон одоо цахилгаан сэлэсэр Болдбаатар бол ерөнхийдөө бол бас олон жил үйлдвэрт ажиллаж байгаа хүн. За дээрээс нь бас энэ олон нийтийн байгууллагад бол одоо нэлээд удаан ажилласан ийм нийгмийн идэвхтэй хүн байж байгаа. Тухайлх юм бол одоо баяжуулах үйлдвэрийн үйлдвэрчний хорооны тэргүүлэгч, за Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний холбооны тэргүүлэгч гэсэн сонгуульт ажлыг бол бас нэлээд удаан хугацаанд хийсэн. Ер нь үйлдвэрчний эвлийн талаар бол ойлголт ер нь мундагтай. За бас миний санджаар бас нэг удаа бас хамтын гэрээнд оролцож явсан. За ийм давуу талтай. Тэгээ энэ ч утгаараа одоо би бас энэ холбоон даргын ажлыг бол хийж одоо хийх болцоотой хүний нэг гэж бодож нэрээ дэвшүүлсэн байх гэж бол одоо үзэж харж байгаа. Тий. За хөдрийн ил уурхайн дарга одоо ил уурхайн үйлдвэрчний хорооны дарга Баттүрийн тухайд явах юм бол 2007-оос 2011 оны үед одоо үйлдвэрчний холбоон даргын бас яг энэ ажлыг бол хийж явж исэн. За ерөнхийдөө бол энэ ажлагчдын дунд бол одоо юу гэдгийг одоо бас нэг юм зүтгэхээр одоо тууштай одоо зүтгэдэг. За тэгээд одоо тухайлах юм бол одоо бас нэг яг энэ үйлдвэрчний эвлэлээр ер нь зэнмайлсан гэж хэлж болохоор тийм ээ. Одоо сүүлийн 10 гаруй жил одоо ийм хүн байж байгаа. Бас одоо ажлын дадлага туршлагатай гэдэг талаас нь бол ингэж харж байгаамаа. За дараагийн нэр дэвшигч уран шимбэг гэдэг одоо баяжуулах үйлдвэрт одоо 28 жил заавар 30-аад жил одоо ажиллаж байгаа баяжуулагч мэргэжлэр үндсэн баяжуулалтын одоо технологич хүн. За энэ хүн байж байгаа. За энэ хүн мөн ялгаа авахгүй одоо олон нийтийн байгууллага одоо бас ажиллаж сонгуульт ажлыг бол хийж исэн. За тухайлх юм бол тэр эмэгтэйчүүдийн байгууллагыг бол одоо нэлээд одоо бас тэргүүлэгчдээр нь ажиллаж исэн. За мөн баяжуулах үйлдвэрийн үйлдвэрчний эвлийн хянан шалгах одоо зөвлөлийн даргын ажлыг бол бас ашиж байгаа. Олон нийтийн ажил идэвхтэй. За дээрээс нь бол одоо бас ажиллагын зэрэгцээ мэдлэг боловсруулалтаа дээшлүүлсэн. Одоо өөрөөр хэлбэл нэгтлэн бодогч одоо дээд мэрэгчлээ ийм хүн байж байгаа. За энэ хүний онцлог нь бол одоо бусад нөгөө 5 нэр дэвшигчээсээ одоо эмэгтэй хүн ганц эмэгтэй өрсөлдөгч гэдгээрээ бас ийм онцлог харагдаж байгаа. Тэгээд бас энэ удаагийн одоо юунд бол одоо оролцох боломжтой гэж бас нэрээ дэвшүүлсэн байх гэж бодож байгаа. За дараагийн нэр дэвшигч нь Атар баяр гэдэг залуу байна. За энэ хүн бол одоо бас залуучуудын байгууллагад бол бас нэлээдгүй ажиллаж байсан. За бас олон нийтийн ажил
одоо идэвхтэй оролцдог юм хүн. За мөн одоо энэ Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний нэвлийн холбооны одоо ээлжид 8 дугаар баг хурлаар баха. Одоо 15 онд шиг санаж байгаа. Хянан шалгах зөвлөлийн дараагаар бол сонгогдож ажиллаж байгаа. Одоо сүүлийн 2 жил бол одоо үйлдвэрчинд орж ирсэн ийм залуу байж байгаа. За бас өөрөө бол одоо инженер удирдах албан тушаал ашигладаг. Одоо ийм хүн байж байгаа. За ялгаатай одоо өмнөх нэр дэвшигчээс ялгаатай удирдах албан тушаал ашигладаг. За шин дөржгээд залуу болохоор зэрэг бас залуучуудын байгууллагыг нэг хэсэг бол одоо толгойлж одоо манай кабинет нь шүү дээ ажиллаж исэн. Бас л одоо удирдан зохион байгуулах одоо ийм авьяастай ийм залуу тэгээ бас өөрөө одоо би боломжтой гэж үзээд одоо бас нэр дэвшиж байгаа юм. За нөгөө таны асуусан нөгөө Болбаатар гэдэг хүн болохоор зэрэг бас ер нь бол бид нар нөгөө үйлдвэрчний нэвлийн гишүүн байх хэрэгтэй гэдэг энэ хүний бүртгэл анкетыг бол авч үзэхэд бол одоо 1982 оноос хойш бол одоо тасралтгүйгээр татвараа төлж байгаа үйлдвэрчинд ер нь нийлэхдээ ийм хүн байна. Ажлын дадлага туршлага юмнууд бол бас байж байгаа. Хийжээс эрхэлжээс ажлуудыг харахад за одоохондоо бол одоо хуваарь эрхэлж байгаа гэснээр бол бүртгэж авсан. Тэгэд одоо манай юунд бол одоо заавал одоо Эрдэнэт үйлдвэрт ажилладаг ч юм уу Эрдэнэт үйлдвэрлэлтэй хамааралтай хүнийг бол одоо нэр дэвшүүлэх албагүй. Ер нь бол боломжтой хэн ч гэсэн нөгөө нэг үндсэн хуулийнхаа дагуу сонгогдох хэрэгтэй гэсэн. Гэхдээ хамгийн гол нь үйлдвэрчний нэвлийн байгууллагад бол одоо нөгөө яг нэг сэтгэл зүрхтэй л хүн хэрэгтэй. Тэгэхээр зэрэг бас өөрөө энэ болцол юмнуудыг бол хангаад орж ирсэн учраас бид нар бүртгэж авсан. За ийм л 6 нэр дэвшигчийн хувьд бол товчхон мэдээлэл өгдөө. Яг 27 оны өдөр буюу энэ баасан гарагт болох хурлын процедурын талаар та танилцуулаач. За 2017 оны 5 сард хурлцсан гүйцэтгэх зөвлөлийн хурлаар бол одоо энэ хурлын тов хэлцэх асуудлыг бол баталсан. За харин сүүлд нэмэлтээр одоо энэ холбоон даргын сонгуулийн асуудал бол орж ирсэн байж байгаа нэмэлтээр. За өмнө ямар асуудал хэлэлцсэн хэр мэдээж одоо юу болж байгаа одоо ээлжид бас хурал ээлжид бас хурал болж байгаа. Ямар ч байсан одоо энэ Батбаатар даргын тайлан тавигдах бах 11 оноос одоо энэ 7 жил ажиллахдаа ямар үйл ажиллагаа хийж ийсэн тийм ээ одоо үйл ажиллагааныхын тайлан санхүүгийнхэн тайлан за мэдээд дээрээс нь хяналтын зөвлөлийн тайлан тавигдах бах байх гэж ер нь бол тавигдана. Дээрээс нь одоо Монголын үйлдвэрчний нэвлийн холбооны ээлжид бас 22 дугаар их хурал одоо хуралдахтай холбогдолтой болж байгаа учраас энд төлөөлөгч бол сонгоно. За мэдээж хэрвээ үйлдвэрчний нэвлийн холбооны дүрмд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай бол энэ дүрм хэлэлцэгдэнэ. Одоо яг тодорхой одоо бүгдийг хэлэлцэнэ гэж байхгүй тодорхой зүйл залтан дээр нэмэлт өөрчлөлт орох бах. За тэгээ хамгийн сүүлд нь холбоон даргын сонгуул болно. За холбоон даргын сонгуул бол одоо мэдээж энэ 6 нэр дэвшигчийн одоо дундл өрсөлдөө одоо мөрийн хөтөлбөрөөр танилцуулаад нөгөө одоо баг хурлын төлөөлөгч нарт одоо танилцуулагдаад одоо сонгогдно гэсэн үг. За нийт ажиллагчдын дунд бол одоо бас нэг иймэрхүү яриа бол явж байгаа. Энийг бас хэлчих зүг байх. Одоо энэ баг хурлын төлөөлөгчөөр одоо ормоор байна. Яаж орох вэ гэсэн. Тэгэхээр бид нар бол одоо энэ хэсгүүдэд нь ажлын хэсгээс ер нь бол чиглэл өгсөн. За хурал бол төлөөллийн хурал болох нэ 20 үнээс нэг болох нь. Энэндээ одоо тухайн одоо хэсгийг те тухайлах юм бол одоо манай паприкаас одоо жишээ аваад үзэх юм бол одоо 20 үнээс нэг гэхээр 51 хүн орно. За энэ 51 хүн чи одоо зөвхөн өөрхөн ирэх ашиг биш. Адаглаад би нэг 20 хүнийг төлөөлж очиж байгаа шүү дээ. Адаглаад би одоо энэ баяжуулах үйлдвэрийнхээ нийт хамт олон 1100 хүнийг төлөөлж очиж байгаа шүү дээ. Тэгээд цаашлах юм бол одоо Эрдэнэт үйлдвэрийн одоо үйлдвэрчний нэвлийн холбоо энэ байгууллага цаашдаа ямар чиглэл үйл ажиллагаагаар одоо жинхэнэ энэ хөдөлмөрчтэй ажилчдынхаа эрх ашигыг одоо яаж хамгаалах юм? Энийг бодлого шийдвэртээ яаж тусах юм? Одоо ямар дарахтаа болохын цаашаа явуулсан. Тэгэхээр энэ бодлогын том асуудал яригдж байгаа учраас энэ дээр л одоо идэвхтэй тэр тухайн хэсэг дээр сектор болж байгаа хурал дээр л одоо манайхаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Одоо өнөөдрийн байдлаар бол одоо хурлаа хийгээгүй одоо нэг 4 цэхэл үлдээд байж байгаа. Бусд нь бол төлөөлөгчийн таг би одоо өмнө хэллээ. Өөр нь бол тодорхой болсон байж байгаа гэж. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдаа хандаж юу гэж хэлэх вэ ярилцлагын төгсгөл? За яг үнэ. Тэгээд нийт одоо Эрдэнэт үйлдвэрийн ажиллагч гишүүдтэй энэ баг хуралдаа идэвхтэй оролцоороо ялангуяа төлөөлөгчөөр хамт олноогоо төлөөлөд сонгогдсон нэгэнт одоо эрхээ авцсан одоо тэр хүмүүс нь бол 355 хүн байгаа. Энэ 355 хүн маань одоо энэ хуралдаа идэвхтэй оролцоороо за цаана нь орох юмсан гэж бодож байсан тийм ээ. Тэгээ энэ улсууд маань болохоор зэрэг одоо яалтгүй дүрмийнхээ дагуу энэ одоо өнөөдөр байж байгаа 30 төгөлдөр дүрмийнхээ дагуу одоо бол
одоо ковотес буюу одоо 20 хүнээс нэг гэсэн учраас бол ягаад ч одоо орох боломжгүй болчиход байна. Тийм учраас зэрэг бол одоо нөгөө төлөөлөх одоо өөрсний чинь таныг төлөөлж байгаа хүндээ өөрийнхөө санал бодлыг хамт олонныхаа санал бодлыг хэлээд тэр хүнээ хуралдаа суулгаж одоо идэвхтэй оролцох тий. Одоо магадгүй одоо энэ тэр 355 хүн холбоон даргаыг сонгох гэж магадгүй. А гэхдээ таны үзэл бодол хамгийн их шүү. За эндээс одоо хүмүүс одоо мөрөн хөтөлбөрөөр танилцуулаа явж байгаа. Энийг нь олоод энэ нь одоо бусдаас арай илүү юм байна, давуу юм байна гэсэн хүнээ одоо энийг сонгооч гэж тэр төлөөлөгчдөө хэлж явуулах хэрэгтэй байхгүй. Түүнээс бол тэр төлөөлөгчөөр орж ирсэн хүн одоо би энэ нь одоо манай хамаатан ч гэдэг юм уу миний найз гэж ингэж дугуйж болохгүй. Тэр хүн бол үүрэг хүлээсэн хүн. 20 хүнээ төлөөлж байгаа. Тэр 20 хүн чинь ихэнх нь алийг сонгоё гэсэн тэр хүнээ сонгоосоо. Ийм хариуцлагатай одоо төлөөлөгчөөрөө дамжуулж энэ эрхээ эдлээсэ гэж гişүүдээс одоо өөрөөлж хандаж хэлмээр байна. Тэгээд одоо та ажилчдынхаа тий одоо эрх ашгийг одоо тий төлөө одоо нэгдмэл нэг зорилготой байгаа шүү гэдгийг бас уламжлалж хэлье. За баярлалаа бидний урдгийн хүлээн авч ирж за 10 дугаар ээлжид бас 10 дугаар бах хурлын талаарх мэдээллийг үзэгчдөө өгсөн танд баярлалаа. За хурлын үйл явцлан за та бүхний ажил үйлсэд амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. Баярлалаа зөвхөн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Та бүхэн өнөөдрийн өдрийн төчнөр Эрдэнэ үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжид бас 10 дугаар баг хурлын зохион байгуулах ажлын хэсгийн дарга төгс баяр мэдээлэл өглөө. Та бүхэн мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ. Зочин сэтгүүлч та баярлалаа. Одоо та бүхэн үргэлжлүүлэн улс орн болон дэлхийд дахин дөрвсөн онцлог үйл явдлын талаарх мэдээллийг цахим утаснаас бэлтгэснийг хүлээн авна. Зурган хүн тутмыныг нь бохирлоос болж хорвоог орхиж байна. Тайлбар хэлснээр 2015 онд дэлхийд даяар 9 сая хүн бохирдлын улмаас хорвоог орхисон байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь баг болон дунд орлоготой орнуудын иргэд бөгөөд Бангладеш, Сомали орнууд хамгийн их хувийг эзэлж байгаа юм. Ялангуяа агарын бохирдол хамгийн том нөлөө үзүүлж байгаа юм байна. Бохирдолтой холбоотой нийт хөгжлийн шалтгааны 3-2 нь агарын бохирдлоос болж байна. Жишээлбэл зүрхний өвчил, цус хар, уушгины хор тавдрын өвчил ихээр нэмэгдэх болсон байна. Агарын бохирдлоос болж зурдар нас орсон 6.5 сая хүн байгаа бөгөөд гадны орчны агарын бохирдол хамгийн их нөлөөлсөн байна. Үүний дараагийн шалтгаан болох усны бохирдлоос болж 1.8 сая хүн хорвоог орхиж байна. Нийт бохирдлоос болж амиа алдсан хүмүүсийн 92% нь ядуу орнуудын иргэд бөгөөд эдийн засаг хурдастай хөгжиж байгаа. Энэ тхийг Бөг Наримт хятад ард улс мөн дээгүүр байр эзэлсэн байна. 18 тарганы тулам тээвэрлж явсныг илэрвүүллээ. Төв аймгийн цагдаагийн газрын Лүнс сумдах байнгын хяналтын постын албан хаагчид энэ сарын 19-нд 18 ширхэг тарганы тулам хууль усаар тээвэрлж явсныг илрүүлсэн байна. Тус посто 24 цагаар үйл ажиллагаа явуулж хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд Лүнсүгийн нутаг дэвсгэрт Toyota Corolla маркийн автомашинаар тарганы тулам хууль усаар тээвэрлж явсныг илрүүлэн холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж байна. Хүүдэн сэрвний улиралд иргэд 20-та анги 20-та ангийн эд зүйлийг хууль усаар олж авч тээвэрлэх хил нэвтрүүлэх үйлдэл гардаг. Иймд иргэн таныг хууль бус ан агнур болон 20-та эд зүйлсийн талаарх бусдыг эрсдэлд хүргэж болзошгүй мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлж хамтран ажиллахыг замын цагдаагийн албанаас уриалж байна. Дөчсөнч багаараа Япон, Бөг Наримт Солонгос улс, Оросын холбооны улс, Америк нэгдсэн улс, Бөг Наримт энэтхэг улсад суралцсан. Ирхэнд Монгол дэмжлэг боломжтой 28 өвчнийг эх орондоо эмчлэх зорилгоор эмч мэрэгжилтнүүдийг хөгжингүй орнуудад сурахаар болсон. Нийт 49 эмч багаараа олон улсын харьцагч мэрэгжил нэгт байгууллагууд эхний сургууль суралцсан. Тодорхойлбол эхний ээлжинд Бөг Наримт Солонгос улсад 26, Бөг Наримт энэтхэг улсад 11, Япон улсад 8, Оросын холбооны улсад 4, нийт 49 эмч ажилчид багаараа суралцах юм байна. Эх орондоо чанартай эмчилгээ онцлогоог бүрэн авдаг болох гадаад эмчилгээний хурцлыг багасгах зорилгоор энэ онд нийт 39 өвчтнөөс 7-г нь Монголд эмчилдэг болсон. Өчигдөр эхний ээлжийн эмчнэрийг салбарын яамд хүлээн авч уулзсан байна. Сургалтанд хамрагдаж байгаа эмч мэрэгжилтнүүд сайн сурч мэрэгшиж ирэх, ингэж сурч ирэхдээ ард түмэнд хэрэгцээтэй нарийн мэржлийн тусламж үйлчлэгийг үзүүлэхэд шаардлагатай нарийн тоног төхөөрөмж хэрэгслийн судалгаа гаргаж эмнэлгийн удирдлагуудаар мэдэгдэн захиалга авах. Удирдлагууд 2018 онд төсвөс суулгаж өгч чиглэлээр ажиллах, суралцаад иргэдэн ажиллах нөхцөл болцоог бүрдүүлэхийг анхааруулсан байна.
Тэтгэвэр авагчид 601 сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдлөө. Тэтгэврийн зээлийн хүү буурснаар тэтгэвэр авагчид 601 сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн байна. Тодорхойлбол Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор хөдөлмөр нийгмийн хамгааллын сайтаас өгсөн чиглэлийн дагуу эрүүл мэндэд нийгмийн даатгалын ерөнхий газар хаан болон төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээ байгуулагснараа дээрх банкудаас тэтгэвэр авч байгаа 338.8 мянган тэтгэвэр авагчдад тэтгэврийн зээл хөнгөлөлтөд нөхцлөөр болох ажлыг энэ оны 1-р сарын 18-ны өдрөөс эхлүүлэн хэрэгжүүлж эхэлнэ. Тэтгэвэр авагчдад 6 хүртэл сарын тэтгэвртэй тэнцэх хэмжээний зээлийн шимтгэл хураамжгүйгээр жилийн 15% хүүтэйгээр авах боломж бүрдэж, дээрх хэмжээнээс их зээл хүссэн тохиолдолд банкны үүсвэрээр олгож байгаа нөхцлөөр авах боломж нь нээлттэй болж байгаа юм. Шүлхийн вакцины хангалттай нөөцтэй гэлээ. Засгийн газрын өргөдгсөн хурлаараа өвлжилтийн асуудлыг хэлцэж байгаа бөгөөд энэ үеэр ирсэн нэг асуудал бол малын шүлхийн өвчний тархалт юм. Энэ өвчний гаралт тогтвортой буурахгүй байгаа. Мал сүргийг вакцинжуулахад зориулж Оросын холбооны улсаас 4.1 сая тонн шүлхийн вакцин авахаас 2.6 сая тонн авч чад байгаа юм. Харин үйлдсэн 1.8 сая тонн 2018 онд авахар төлөвлөсөн байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Оросын холбооны улсаас шууд худалдан авалтаар 4.7 сая тонн вакцин авснаас өвчний гаралт хамгийн ихтэй байгаа зүүн бүс тухайлбал Хинтис Баатар аймагт хүргүүлээд байгаа юм. Хүнсүүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мал аж ахуйн газрын дарга ган хэлий хэлж байгаагаар вакцины хангалттай нөөц байгаа бөгөөд нэмж вакцин авах шаардлагагүй гэж. Харин төсөвд вакцин худалдаж авахар суулгасан хөрөнгөлөөс 12.5 тэрбум төгрөг хэмнэгдээд байгаа бөгөөд энэ нь Оросын холбооны улсаас үзүүлсэн тусламж шууд худалдан авах зэргээс хэмнэгдсэн хөрөнгө юм байна. Богдарын Солонгос улсад хөдөлмөр эрхлэх журамд өөрчлөлт орно. Солонгост хөдөлмөр эрхлэх хүсэлтэд иргэдэг сонгож шалгаруулах журамд өөрчлөлт оруулж 2018 оноос мөрдөх гэж байгаа талаар мэдээллээ. Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэд иргэдэг сонгож шалгаруулахдаа Солонгос хэлний шалгалтанд өндөр оноо авсныг чухалчилдаг байсан нь учир дутагдaltaй байсан гэж үзээд энэхүү журамд өөрчлөлт оруулахар болсон байна. Ажил олгогчдод бие бэлтрийг хөгжүүл, тухайн ажлын байранд тохирох ур чадвар, эрүүл мэндийн байдал, тогтвортой ажиллах боломж нөхцөлийг илүү үзэж байгаа юм байна. Энэ шалгуур түлхүү тавигдах учраас хэлний шалгалтанд өндөр оноо аваагүйч бусад нөхцөлийг хангасан хүнийг ажиллах хүчээр илгээж эхлэх юм байна. Гэсэн хэдий ч Солонгос хэлний шалгалт, ажлын бусад ур чадварын нөхцөл хоёулаа чухал үүрэгтэй хэвээр байх юм. Одоогийн байдлаар ажлын байрга орлогчдод Солонгос хэлний 50 асуултын шалгалтыг 70 минутад өгч, дээдл нь 200 оноо авах ёстой. Гэхдээ сонгож шалгаруулалтанд 84 ба түүнээс дээш оноо авсан бол орж байгаа. Үүнээс гадна ур чадварын шалгалтаараа бие бэлдэр ярилцлага, суур чадвар зэрэг шалгаад тогтоосон онооноос дээш оноо авсан иргэдэд ажлын санал төрүүлж ирдэг юм байна. Эрх музыкчтэй. Эрдэнэ телевизийн даваа хэргийн орой мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний маргааш ажилд амжилт хүсье. Баяртай өсгөгчд.